хариулахгүй ч гэсэн бол. Орон төрийн үзэгчтэй та бүхэндээ хүргэдэг та хариулахгүй ч бол нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын зөвлөх инженер Өлзий хотгийн Бүрбаатар оролцсон. Ханы хэмбэлээ хэтнутаг хаан үлээ гэдэг шиг хоёлоо таны басна багнаас тийм ээ өөхтөгөөс давчих эхлэе гэж байгаа дээрээ ороод тийм үзэгчид бас тодорхой сонирхолтой байх гэж бодож байна л да. За би Архан аймгийн төвшрөл гэсэн байг бол тэр нутаг орондоо өсөөд тэгэл Улаанбаатар хотыг зорж ирж 10 дугаар анги төгсөөд дулааны инженер гэдэг эрчим хүчний салбарын мэрэгчлээ эзэмшил. Тэгэл хотод дээр л сонгон найрхан дүүргийн толгойд орчимд амьдарч дараа нь 1-р оролдод станцаасаа байраар шагнуулаад тэгэл эрчим хүчний салбарт одоо 30-аад жил ажиллаж байна да. Хүмүүсүүд гадуур ярихтар хоёр юм ярьдаг. Нэг ярьж байгаа зүйлүүд яг явцсан дундаас суун. Хоёр дахь нь одоо хэлье. Таныг ерөөсөө эрчим хүчний Бүрбаатар гэж ярьдаг шүү дээ. 4-р цахилгаан станц ашиглалтанд ороод манай одоо эрчим хүчний цахилгааны дал дулааны эрчим хүчний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа энэ том станц байгаа шүү дээ. Энийг анх ашиглалтанд ороход одоо бодлогын чанартайгаар төр засгаас боловсруучнууд бэлдсэн юм байл. Тэгээ тэр үед нь би одоо яг нэг тухайн үед нэг тийм байсан нэг онц төгссөн хүүхдүүд нэг конкурсанд орлогоогоор шууд хуваар авдаг. Орсон чинь дулааны инженер гэсэн одоо нэг сайн учрын чадлаггүй энийг авна гэж ингээл авцсан. Тэгэл одоо бурхны зорсон зураг юм аа сайхан л явж байна. Энэ салбартаа бас машинистаас нь ахуулаад одоо сайдын хүртэл олон ажлыг хийлээ.